Монголд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж байгаа хөдөлмөрийн яамны харьяа 21 аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв хөдөлмөрийн хилцээний удирдлага багш нар Төв аймгийн Баян Чандмын суванд дэлхийд үнэлэгдэх Монгол чадвар 8 дугаар бахурлаа хийж залуусын ур чадвар суралцах орчин нөхцөлийг хилэлцэн багшлах боловсон хүчний мэдлэгийг дүгнэж байна. Монгол улсад боловсролын салбарт нийтдээ 1 их 80 300 гаруй тэрбум төгрөг зарцуулдагаас 6% мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд зарцуулж байгаа нь чадвартай боловсон хүчин бэлтгэхэд учир зүтгэлтэй байгаа гэдгийг хуралд оролцогчид хэлж байлаа. За улсын хэмжээнд бол 79 мэргэжлийн сургалтын байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа. За ойрцоогоор саясан 80 гаруй тэрбум төгрөгийн салбарт зарцуулагдаж байна. За энэ төсвийн ихэнх зардлын ихэнх хэсэг бол энэ суралцагчийн тэтгэлэг эзэж яадаг. Сурцын тэтгэлгээс гадна тогтмол зардал, урсгал зардлууд нэлээд хэмжээгээр яадаг. Яг сургалтанд одоо хувьсах зардал гэж олгодог. Энэ хувьсах зардал мэдээж яг суралцагчид сайн ур чадварыг олгоход бол мэдээж хангалттай байгаа. Энийг нэмэгдүүлэх шаардлагатай. Одоогоор сард бол мэргэжил болгон дээр нийтлэг 56 мянган төгрөгийг хувьсах зардал болгож ингэж явдаг. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг төгсөгчдийн дунджаар 56% төгсөөд 6 сарын дотор ажлын байртаа болдог байна. За одоо ер нь бол төгсөгчдийг ажлын байртаа болгох гол арга зам бол нийгмийн түншлийг хөгжүүлэх байдлаар суралцагчдын ажилдаа болох боломжийг нэмэгдүүлэх учиртай. За манай үндсэн төгсөгчдийн бол нэг 56 орчим хувь нь төгснөөс 6 сарын дараа тухайн мэргэжлээр ажиллаж байгаа гэсэн ийм тоо статистик байдаг. Энийг бид нар улам нэмэгдүүлэхийн тулд нэгдүгээрт сургалт эхлэхийн өмнө ажил олгогч нартай эхэлж гэрээ байгуулж тухайн суралцагчийг сургалтын одоо байгууллага дээр ажил олгогчийн нэр дээр сургах ийм одоо хэлбэрийг бид нар үндэсний мэргэжилтэн ажилтан бэлтгэх хөтөлбөр дээр туршиж байна. Мөн энэ 2014-15 оны хичээлийн жил бид нар Австралийн сургалтын хөтөлбөрөөр уул уурхайн 4 мэргэжлэр ингэж сургалт явуулахаар төлөвлөж байна. Өмсөв төгсөгчдийн дийлэнх нь бол ажлын байртаа болж байна доо. Дийлэнх нь ажлын байртаа болж байдаг. За нэг хэсэгт цөөвтөр хэсэг нь бол цаашаа өргөжлүүлээд сураад явах болцоо боломжоор одоо бүрдэж жигтэй сургуулиудад явж байгаа юм байна. Цөөн хэсэг нь бол бас ажлын байр олж чадахгүй байгаа юм би. Тэр нь одоо бид нар хөтөлбөрийн байгууллагууд, хөтөлбөрийн гэлтсүүд төсөл хөтөлбөрүүдэд хамруулах, бизнес инкубацаар одоо боожуулах арга хэлбэрээр одоо мэргэжил нэгэнтэл мэргэжил эдмэсцийн залуучуудыг ажлын байртаа болох ажилдаа нь бол бас ачаал багтлаа өгч байгаа. Өнгөрсөн жил 182 хүүхэд өгсөн байгаа. 182 хүүхдээс 160 хүүхэд нь бол ажлын байртаа болсон. Үндсэндээ бол 90 орчим бол хангагдсан байна. Баян Чанд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв бол хүнд машин механизмын чиглэлээр одоо мэрэгсэн жолоод бэлтгэдэг одоо ийм сургууль болох зорилт агуулж байгаа. Мөн дээрээс нь хуучин одоо явж байгаа хөдөө аж ахуйн чиглэлийнхээс үйл ажиллагааг өргөжүүлэх, түүний шинэ тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх үндсэн зорилго байна.